Нийт үйлдвэрлэл 4-р улирал 7.2%, 2023 онд 7%-аар өслөө. Агуул уурхайн бүтээгдэхүүний эрэлт оны турш сайн байж, нүүрсний олборлолт 81 сая тонн буюу түүхэн дээд хэмжээнд хүрв. За мэдээж үүнийг дагаад тээврийн салбарын орлого огцом нэмэгдэж, уул уурхай тээврийн салбарын өсөлт, эдийн засгийн өсөлтийн 4.31%-ийг дангаараа бүрдүүллээ. Харин цаг агаарын таагүй нөхцлөөс үүдэлтэй хөдөө аж ахуйн салбар агшлаа. Ингээд 4-р улирлын эдийн засгийн өсөлтийг салбаруудаар нь задлан тайлбарлая. Өнгөрсөн улирлуудад өндөр өсөлттэй байсан уул уурхай тээврийн салбарын өсөлт цаарлаа. За үүнд бол 2022 оны 4-р улирлаас эхлэн нүүрсний олборлолт эрчимцэн олон нөлөөллөө. Цалин, тэтгэвэр, тэтгэмж зэрэг орлогын өсөлтийг даган иргэдийн орлого нэмэгдэж байна. За үүнийг дагаад үйлчлэгээний салбар идэвхжлээ. Ингэснээр 4-р улирлын эдийн засгийн өсөлтийн 4.21%-ийг үйлчлэгээний салбарын өсөлт бүрдүүллээ. Цаг агаарын таагүй нөхцлөөс үүдэлтэй хөдөө аж ахуйн салбар 4-р улирал 6.7%-аар агшлаа. 4-р улиралд хурд тундас ихээр орж, нэг орчим сая толгой мал хоригдсон байна.